За тэгэхээр метроны зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт бол 2 үе шаттай явагдсан. Эхний үе шат явагдаад дууссан. 2 дахь үе шат одоо эхэлж байна. Ер нь нөхцөл байдал яаж өрнөж байна? Дэлхийн хэдэн орноос одоо хүсэлт ирүүлв тендерт? За сайн байцгаана. Нийт эхний үе шатанд болохоор 20 байгууллага оролцох сонирхлоо илэрхийлсэн. 11 улсын. За 2 дугаар шатанд бол 4 компани оролцох сонирхлоо илэрхийлсэн байна. За Оросын компани байна, Хятадын 2 компани байна, Солонгосын компани бас байна. Яг энэ 20 компанид бол манайх бүгдэнд нь ижил урилга өгсөн. Тэгээ сая ингээ харахад компаниуд маань нэлээд нийлж юм консорциум хэлбэрээр сая орж ирж байгаа юм шиг харагдаж байна. Тэ бидэрт байгаа мэдээлэлээр. Тэгэхээр метро бол одоо тэрбум доллараар үнэлэгдэж байгаа мега төсөл шүү дээ. Тэгэхээр ер нь энэ тэрбум доллар гэдэг үнийн төсөөллийг ямар судалгаан дээр үндэслэж гаргав? Ер нь Монгол улс метротой болохдоо аль улсын одоо жишгийг гэдэг юм уу туршлагыг илүү чухалчилж байгаа вэ? Энэ суурь судалгаа маань 2013 онд хийгдсэн байд. JICA-гийн. За бид нар бас энэ төслийг эхлүүлэхийн өмнө одоо манай ажлын хэсэг за аль судалгааг барьж явах уу, үнийн төсөөллөө яаж гаргах уу гэж бас нэлээд суулсан. Тэгээд ер нь бол JICA-гийн судалгаа бол нэлээд одоо сайн хийгдсэн судалгаа. Мөн энэ үнийн дүн бол тухайн үед гаргаж ирсэн үн байгаа. Тухайн үед бол 3 үн гаргаж ирсэн байдیں۔ 1.3 тэрбум доллар, 1.5, 1.7 гэсэн. Тэгээд бид нар бол 1.3 буюу хамгийн бага хөлбөрийг одоо сонгоод одоогийн байдлаар урдсан байдлаар. За энийг бас яагаад сонгосон шалтгаан бэ гэхээр бид нар өөрсдөө захиалагчийн хяналтыг хэрэгжүүлээд за төслийн менежментийн сайн баг аваад тэгээд түлхүүр гардуулах нөхцлөөр энийг ирээд олон улсад нээлттэй зарлаад хийх юм бол харьцангуй хямд хийх боломж байна гэдэг олон улсын туршлага байд. Монгол улсын хэмжээнд үдэж энэ ийм метро том төслийг хэрэгжүүлж байсан туршлага бидэрт байхгүй учраас олон улсын зөвлөх багийг одоо сонгон авч ажиллуулахаар ажиллаж байна. Яг бид нар харьцангуй бас гайгүй багт тэгээ ямар нэгэн суурь судалгаагаар үндэслэсэн тоогоо барьж яваад JICA-гийн гаргаж өгсөн төсвийг мөрдлөг болгож явж байгаа. Мэдээж одоо зураг төсөл маань батлагдаад түлхүүр гардуулах нөхцөл дараагийн одоо сонгон шалгаруулалт ирэхээр үнийн бас саналууд өөрчлөгдөх магадлалтай. За дээрэс нь энэ JICA-гийн судалгаан дээр 17.7 км гэсэн байгаа. Тэгээ магадгүй энэ жоох өөрчлөгдөх байх. Зүгээр яг ингээд судалгааны явцад ингээд харахаар 10 жилийн өмнөх одоо тухайн хотын жишээлбэл бидний нөгөө депо төлөвлөж байсан газар маань өнөөдрийн байдлаар барилгацсан байж байгаа жишээ. Тэгэхээр депоны байрлалыг тодорхой хэмжээнд өөрчилнө. Магадгүй 1-2 стейшн нэмж магадгүй. Тэрний бид нар PMC-тэйгээ судалж ээж одоо энэ JICA-гийн судалгааг бид нар тэзүг бид нар шинчилж батлах юм байна. Тэгэхээр батлсны дараах бол трасын уурт за тэр 6.6 км-ийн доогуур явж байгаа гэж байгаа. Тэрч бас өөрчлөгдөж болно. Тэгэхээр бид нар олон хувилбартаагаар аль болохоор хүртээмжтэй хурдан хугацаанд хийж болох үн өртгөнж бас тийм өндөр биш байх хувилбарыг сонгоно гэж бодож байна. Гүйцэтгэгч шалгарсны дараагаар ер нь энэ намартай багтаад энэ метроны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэсэн юм зорилготой байгаа. Тэгэхээр яг таны хэлж байгаа ажлаа одоо автобус биш шууд зам дээр авчираад тавьчихгүй учраас дэд бүтцээс ахуулаад хийх ажил маш их байгаа. Ер нь бол энэ метроны бүтээн байгуулалт хэдийн хугацаанд өрнөх вэ? Монголчууд ер нь яг хизээ метрогоор зорчиж эхлэх вэ? Ер нь бол яригдаж эхлээд одоо бараг 20 дахь жилийнхаа нүртээ тулгарч штэ тий. Тийм. Яг энэ бол нэлээд олон жил яригдсан. Гэхдээ энэ том хэмжээний төслийг те богино хугацаанд шийдээд хэрэгжүүлнэ гэж бол ер нь бол байхгүй. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд ярьсан ярианууд ч бас нэг орон цэцгүүл байсан баг. Тэгээ ямар ч байсан урьдчилсан судалгаатай байна бид нар. За Улаанбаатар хотод метроны хэрэгцээ шаардлага байна гэдэг эдийн засгийн тооцоог нь гаргацсан байна. Тийм болохоор мэдээж энэ том хэмжээний төсөл та түрүү ярьцлахаа ихэнд асууж ирсэндээ тэр өмнө авсан. Энэ бол өөрөө дэлхийн хэмжээний одоо мега төслийн тоонд орох байхгүй. Энэ бол яах ч аргагүй. Тэгэхээр энийг бол тийм богино хугацаанд гэж бол харахгүй. Яг бидний төлөвлөснөөр бол 2030 он гэхэд бид нар одоо үйлчлэгээ нэвтрүүлж эхэлнэ гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. Яг мэдээж олон эрсдлүүд бол бид нар дээр байна. За тээвэр логистикийн асуудал байна. За мөн одоо хамгийн том асуудал бол
цаг агаарын нөхцөл байдал манайх чи хүүтэн уур амьсгалтай, жилийн дөрөв уралдалтай бүтээн байгуулалтын ажлын цар үрээ хязгаарлагдмал тий маш төвөгтэй штэ. Тэгэхээр аль болох л одоо энэ дулааны улирлыг одоо тий өндөр бүтээмжтэй ажиллах. За хүүтний улирлыг бид зогсолтгүй яаж ажиллах вэ гэдэг л төлөвлөгөө гаргаж ажиллана да. За бүтээн байгуулалтын ажиллах юм бол яг ер нь яг юу ингээд газар ухаад өнөөдөртөө эхлэх байгаа ч гэсэн яг энэ намартаа бол бид нар бүтээн байгуулалтын эхний ажлуудыг бол эхлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Яг намар гэдэг нь энэ жилдээ багтаж. За эх сараас бид нар геологийн судалгааны ажлаа эхэлнэ. Геологийн судалгааны ажлын анхан шатны өрөмдлөгийн цэгүүдийг бид нар тогтооцсон. За мөн зарим нэгэн суурь судалгаануудыг бид нар өөрсдийнхөө хэмжээнд нэлээд сайн явуулж байгаа. За тарасын дагуу нөлөөлөл өртөж байгаа барилга байгууламж, газар, за үйлчлэгээ тий энэ ч бас олон жил үргэлжлэх төсөл зарим хэсгийг баг жилийн хугацаатай тий хаана тухайн орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүс байна. За үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагын хэв үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний нөлөөлөлт таарна. Тэгэхээр энэ болгоныг бид нар судалгаанд хамруулж эрсдлийн судалгаануудыг нэлээд сайн хийж байна. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ цаг хөтөлбөрийн мегмар гарагийн зочны ярилцлагын цаг та бүхэнд хүрлээ.